Өнөөдөр 12 цаг 40 минутанд зооны зөвлөлт судлалын төвд таргуун тахлын сэжигтэй тохиолдолд илэрлээ гэсэн дуудлага ирсэн байгаа. Энэ дуудлагын дагуу манай эмч мэргэжилтүүд очиж газар дээр нь очиж тархас судлалын холбогдлолтой асуумж судалгаа болон сорьц шинжилгээг бол авсан байгаа. За энэ хүн ямар хүн бэ гэхээр иргэн ген бол цэцэг сумын баян овоо багийн иргэн байгаа. 6 сарын 22-ны өдөр бол таруу гагдаж хууглаж идсэн байгаа дүүтэйгээ. Тэгээ 6 сарын 23-нд дөнжөөд 25-наас тэгж халуурч гэлсэн байна. Тэгээ 6 сарын 25-нд халуураад тэгээ эргээд 25-нда эмнэлэгт үзүүлсэн байна. 25-нда цэцэг нутгийнхаа эмнэлэгт үзүүлээд тэгээд эмнэлэгтээ нэг хоноод 26-нд манай дуудлагын эмчнэр очиж тухайн иргэнийг бол авчирсан байна. Гэхдээ иргэн маань болох төр өөрөө таргуу идсэн энтер гэсэн тийм огт юм яриаггүй байна. Тэгээ энэ бол бас мортой. Тийм учраас манай эмчнэр маань тэрийг бол уушны өхөн татгаа байсан гэсэн онц тавиад бус ажиллагааны эмчилгээний төвд авчир тавьсан хэвтүүлээд эрентгийн туяагаар томограф эрентгийн туяагаар уушныхын зургийг авч интернет одоо манай бус ажиллагааны эмчилгээний төвд интернет нэмлэгтэй бол ШИП холбоотой ажилт юм байна л да. Тэрнийхээ дагуу тэр томограф эрентгийн зургийг нь бол захимаар явуулж шинжилүүлэхэд бол өөкөө маань бол таргуун тахлын бочирхан хэлбэрээр өвчлсөн уушгины тийм давхар өвсөл болсон тийм хүн байна. Тэгээд олон эрхтний дутагдaltaа халдварт хордлогын 2-3 дахь зэргийн тийм шоконд орсон тийм хүн байна гэсэн онц тавьсан байна. Тэгээ манай байгууллага дуудлага өгөөд манай байгууллага 1 цаг 12 цаг 40 минутанд дуудлага аваад 1 цаг 10 минутанд тухайн газар очиж өвчтөнтэй бол уулзаж асуумж судалгаа юм аваад шинжилгээний сорьц авсан байна. Сорьц аваад эргээд 15 цаг 25 минутын байдлаар бол сорьцоор бол эхний шинжилгээгээр бол тестээр бол эрэг заасан байна. Тэгэхээр манай иргэд бол таргуу одоо өдөө ч юм бол таргуу дуулаад таргалаагүй юм хөл 20 цэертэй үед бол таргууг бол хамаагүй идэж ууж түүх юм ах залгихтэй элэг бөөр залгих ийм асуудал бол маш хүнд шүү гэдэг одоо та үзэгч олон хүнд хэлмээр байна. Анхны бол 2 дахь хавьтлаар хүчний хүн бүртгүүлээд байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар. За одоогийн байдлаар бол 1-р хавьтлаар бол 33 хүн бол хавьтал болцсон байж байгаа. Тэгээд тухайн иргэн маань энд ирж хэвтэхдээ бол өсвөр ажиллагааны эмчилгээний төвийн дотрийн тасагт хэвтсэн учраас дотрийн тасагт бол 99 хүн байгаа. Өвчтөн эмч зэрэг сурлагч гэсэн. Тэдгээр хүмүүсийг бол бид нэр бас тусгаарлалцсан. Бас эхний тасагт байгаа эмч ажилтныг бол одоо 1-р зэргийн хавьтал болсон хүмүүсийг нүүлгэн шилжүүлж халдвартын тасагт тусгаарлсан байж байгаа. Тэгээд эмнэлэг дээр бол хэсэгчсэн хөлөөрөө тогтоосон байж байна одоо.